хувийг хэзээ олох бол хэмээх шүлэг. Агуу их номын ёсыг мэдээгүйч айл ганц хоёрхан мэдснэн сэтгэлдэн барилдуул айлын үйлдэсний нисванисын ерөндөг болгодог тийм сайн хувийг хэзээ олох вэ? Үнэхээр шажинд их тус хүргээгүйч үйлийн шалтгаан үрд итгэмжилэн байж үзэх зуурт баширгүй шударга явагч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Гурван сансраас түрхэн ис гатлавч гурван муу заяанаас айсан сэтгэлээр гурван эрднийг өдөр шөнөгүй дурдагч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Асар их ухаан эсрэг шивж ачид багшаа ажиглан сонжилгүй аливаа зарлагтан сэтгэл итгэн сүсгэлвч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Биеэсэн бусдыг инхрийлэх сэтгэл төрөөгч бэлтээж хорлохгүй ээлдэг санаа учирлаар бие дээгүр бодохгүй доромжхон байгч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Ууч могторгойд алдарнаас дүүснэж угаас хуурмаггүй үнэн яруу усгээр ухаан төгс эрдэмтдийн сэтгэлийг хөдөлгөгч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Нууц тарины гүмүрийг эзэмшивч номыг алагчлан ялгаж үзэлгүйгээр нот тэгш үзэх авьяас агуулгач тийм сайн хувийг хэзээ олох вэ? Ахугэхийг нягтаар эс үйлдвч аливаа хилэнцгийг дэмшин хамаг буйнaan амьтны тусын тулд ерөөн зориулагч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Газар мөрийн байр онлыг эс олсонч өххийн урд 8 номын толгойг үнэхээр тэгшилсний нэг зүйл үзэгдэх үйс тийм сайн хувийг хэзээ олох вэ? Арилсан оронд хүрэлцэн хэсэж чадвч алс гойтхтун ачд багшийн дэргэд ариун дээд номон гажихгүй биеийг ологч тийм сайн хувийг хэзээ олох вэ? Хэзээч хуурмаггүй лам гурван эрдний хэмжээгүй нэг үсгийн хүч чадлын эрхээр өрнж миний аян сансан хэрэгэн уйж хүссэн ёсоор бүтэх болтугай.